Өнөөдөр миний амралтын өдөр болохоор би өглөө 6 цагт сэрлээ. Тэгээд хамгийн түрүүнд бол сайхан усаа уучаад түрүүн гадаа гарч гоё цэвэр агаар амьсгалчаад одоо тэгээд гоё кофегоо тухтаа гэх чинь найруулах чинь. Тэгээд сүүлийн үед би энэ креатин өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Тэгээд креатиныг яаж хэрэглэж байгаа гэхлээр өдөрт нэг удаа өглөөнийхөө кофенд хамтд найруулж уугаад байгаа. Яг тийм усанд найруулаад уухаар нэлээд тийм им шиг жоохон онцгой амттай юм билээ. Тэгэхээр харин кофенд дотор ингээд найруулаад уучаар нэг амар элдв хурц амтгүй. Тэгээд уухад айгуу дэжгүй санагдаад өглөөдөө нэг удаа креатин ууж байгаа. Тэгээд креатин угаасаа хүний биед маш олон ашиг тустай юм байлээ. Тэгээд би судалж агаад нэг юм креатин аваад хэрэглэж байгаа. Ажилгүй амралтын өглөө бол би өглөөс ирээд өглөөнийхөө дадлыг маш гоё тайван хийх дуртай. Хамгийн түрүүнд мэдээж кофегоо найруулж байгаа. Тэгээ кофегоо найруулж байхдаа ер нь аюу гоё тийм тайван удаан гэх чинь уух дуртай. Кофегоо уунгаа гоё тэмдэглэлээ бичдэг. Аль эсвэл зүгээр л гадаа гоё агаар амьсгалаад юу ч бодохгүй кофегоо уух дуртай. Харин өдөр тутмынхаа ер нь л өглөөний дадлд юу хийдэг вэ гэвэл өглөө ер нь бясалгал хийдэг, тэмдэглэл бичдэг. Мөн дээрээс нь тухайн өдрийнхөө ажлыг гоё өглөөнөө ингээд төлөвлөд өгчөөр илүү амар байдаг. Тэгээд хэрвээ бүр гоё илүү цаг авах юм бол нохоотойгоо хамт гадуур салхинд алхах гэх мэтчлэн ер нь бол өглөөс ирээд эхний нэг 30 минутаас нэг цагийг ямар ч утасгүйгээр өнгөрүүлдэг гэх юм уу. Тэгээд нэг гоё өглөөний дадлаа хийгээд тэгэд нэг тийм утасгүйгээр өглөөг эхлүүлэхээр ер нь нэг л гоё тийм нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу тухайн өдөр өнгөрдөг. Харин эсвэргээрээ өглөөс ирээл ямар нэгэн дадал хийхгүй шууд ингээл уцаа авахж аваад тэгэж ингээд өглөөгөө эхлүүлэх юм бол ер нь л тэр өдөр нэг л явцгүй байдаг. Яагаад энэ тухай яриад байгаа юм гэхэлэр би сүүлийн олон жил миний ажил өглөөс эхэлдэг болохоор би ер нь л өглөөний амьдралын хэм маягтай болсон юм чинь өглөөгөө хэрхэн эхлүүлэх үү? Ингэж гоё өглөөс ирж байгаа юм чинь гоё цагийг өөр бүтээлтэй тий өнгөрүүлэхийг хүссэн болохоор ер нь гоё тийм өглөөний дадал өглөөг хэрхэн эхлүүлдэг тухай айгуу гоё сонирхдаг, бас судалдаг, туршдаг. Тэгээд энэ олон жилийн туршлагаас харахад ер нь өглөөс ирээд бол уцаа оролдох нь бол хамгийн буруу зүйл юм байна гэдг нь бол батлагдсан. Миний амьдрал дээр, миний туршлага дээр. За бүгдээрээ сайн уу? Маш удаан хугацааны дараа влогоо дахин эхлүүлж байна. Влог хийхгүй байх хугацаанд над руу мессеж хийсэн хүмүүстээ хариу өгөөгүй бол уучлаарай. Яагаад бичлэг хийхгүйсэн шалтгаан гэх юм бол YouTube-д бол нэг их цаг зарцуулсангүй, харин эсвэргээрээ ажилдаа болон өөрөөсөндөө цаг хугацаагаа зарцуулаад явж ийла. Харин энэ бичлэг хийгээгүй хугацаанд бидний амьдралд мэдээж маш олон зүйл өрнөд явж байна. Жишээ ярих юм бол
бид гурав анх влого Францын өмнөд зүгт эхлүүлжсэн бол одоо бид гурав Арсуугийнхаа төрсөн хуучин хоттой ирээд Швейцарын хил дагуу жижигхэн хот байдаг Францын өөрсдийн гэсэн байшингаа худалдаж аваад тэрийгэ баг багаар тогтжуулаад тэгээд ажиллаа хийгээд байцгааж гин ажлын хувьд гэх юм бол хуучин ажиллаа хийж байгаа. Мэдээж байршил нь л өөрчлөгдсөн болохоос шишинийхээ ажлыг хийж байгаа. Байшингийн хувьд гэх юм бол бид хоёр амар гоё яг хүсчихсэн газраа хүссэн байшингаа худалдаж авсан. Тэгээд мэдээж байшин худалдаж авсны дараа маш их ажил хийдэм бэ. Энийгээ ингээд тогтжуулах гад яваалэн одоо хүртэл бүрэн тогтоогүй л байна. Тэгэд энэ хоттоо ирээд яг одоогийн байдлаар 1 жил жоохон гарan болж байна. Тэгээд яагаад буцаад энэ хоттой ирсэн бэ гэхлээр анхаа бид хоёр удаан ярилцсны эцэст дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг хуучин таньж мэддэг хот руугаа нэгт явахыг зорьсон. Хоёрт гэх юм бол бидний бас л бүхэл дурсамж яг энэ хотод маань өрнөжсэн болохоор энэ хотоо бас санаж исэн. Дээрээс нь гарын хувьд энэ одоо нутаг маань айгүй гоё гэх юм уу? Яагаад гэвэл гоё тийм хангаа нутагтай, уултай, устай, моттой тий. Тэгээд гоё өвөлдөө гоё сэрүүхэн байдаг, зундаа бас мэдээж халуун байдаг. Тэгээд энэ цаг уур амьсгалдаа бид ер нь айгүй гоё тасцсан байсан болохоор энэ дээр гэж ирээд амьдарч байна. Тэгээд мэдээж хуучин амьдарч исэн хот бүх зүйлийг мэддэг юм шиг хэрнээсээ бас яг үнийг хэлэхэд мэдгүй зүйл маш олон байсан. Тэгээд хүүгийн сургууль соёл өөрчлөгдөөд мөн дээрээс нь хаяг байршлууд ингээд өөрчлөгдөж байгаа болохоор хоттойгоо танилцахад бас цаг хугацаа орлоо. Гэхдээ одоо ерөнхийдөө бүх зүйл айгүй гоё тайван болоод буцаад яг энгийн хэмнэл рүүгээ шилжиж байна. Энэ хугацаанд Happy Man амир хөөрхөн том болоод байж гин. Дээрээс нь Арсууч гэсэн болоод анхаа бит хоёр бол ажил төрлөө хийгээд ингээд амьдраад явж гин. Харин ирээдүйд влого болохоор ерөнхийдөө би өөрөө хийгээд Арсуу Happy анхаа гурав багхан миний влогт орохах. Яагаад гэвэл яг анхаа бит хоёр зэрэг влого хийгээд цаг заваа зарцуулаад явхаар бас ингээд нөгөө нэг ажлууд маань хойно алдагдах гээд байгаа юм шиг санагдаад тэгээд ерөнхийдөө бол би влого хөтөлж явуулна. Тэгээ манай 3 үе орохах. Тэгээд ямар ч гэсэн гоё влого эхлүүлж байгаад бол амар гоё баяртай байна. Тэгээ та нартай энэ сувгаараа ерөнхийдөө гоё амьдралынхаа хэм маяг болон Францад ер нь амьдрал хэр байна те бас багаар сонирхуулаад тэгээд явах. За тэгээд та нар минь гоё влогтойгоо иргэн уулзлаа. Тэгээд бүгдээрээ гоё хамтдаа олон гоё дурсамжуудыг бүтэцгээе. Спорттэйчэд гараад ирлээ. Өнөөдөр өгцөгний өдөр байлаа. Тэгээд хуучин амьдарч исэн хоттой нөхөр бит хоёр дундаа нэг тийм гадаад тасгалжуулагчтай 1 жил шахуу хамт хичээлсэн. Тэгээд 7 хоногтой нэг удаа бусад өдрүүдэд болохоор бит хоёрт тус нь тийм програм гаргацсан. Тэрийгээ утсан дээрээсээ хараад хийдэг байсан. Харин энэ хоттой нүүж ирснийхаа дараа Монгол тасгалжуулагч эмэгтэй болоод тэгээд тэрнтэйгээ хамт одоо 7 хоногтой 3 удаа тэгээд баргалж 4 сарын турш хамтдаа хичээлж байна. Тэгээ миний хувьд болохоор тасгалжуулагчтай хичээлэх аюул дуртай. Яагаад гэвэл заал руу ороход юу хийх нь тодорхой. Тэгээ дээрэс нь өөрийгөө зөв хийж гинөө, буруу хийж гинөө гэж санаа зовоод байхгүй. Очоод гоё хөтөлбөрийн дагуу тасгалаа хийгээл тэгээд дуусахаар сэтгэлд нэх гоё уяг яг гоё спорт хийсэн юм шиг санагддаг. Тэгээ дээрэс нь багштай хамт спорт хийхээр заримдаа ингээд нөгөө хүний биед ингээд нөгөө ив үзснээс олооч ч юм уу эсвэл заримдаа үе мөч өвдөх ч юм уу тиймэрхүү тохиолдолд багш яг гоё
тухайн өдөр нь уяатан хандаад яг тэр нөгөө өвдөж байгаа хэсэгт нь тохируулаад маш гоё зөөлөн дасгалууд хийлгэж мэлгээд ингээд нэх гоё нөгөө уян хатан ханддаг нь бас айгүй таалагддаг гэх юм уу. Тэгээд болж өгвөл урт удаан хугацаанд дасгалжуулагчтай хамт спорт хийхийг хичээн гэсэн өөртөө зорилготой явж байна да. Happy бит хоёр гатаар алхаад явж байна. Тэгээд манай гэрээс нэг 5 минутын зайтай айгүй гоё хүүхдийн парк, тэгээд дээрэс нь гол, мод, уул, ус гэл бүх юмтай тийм гоё натур газар байдаг. Тэгээд хапигаа аваад ийшээ алхахаар амар амар юу ячдгийг нөгөө хапигаа ингээд сул орхиод явж болно. Тэгэхгүй бол нөгөө дандаа л хөрхэн амтанг авч гарахаараа уяатан хамт аваад явахаар жоохон happy донцгүй. Тэгэл ингээд сул тавьчихаар бөөн баяр энэ хавар гүүгээл нохоноттой хамт тоглоод. Тэгээ сая бүр дууцсан чи ирэхгүй штэ. Тэг яг ингээд гараа явахаараа нилээ жихгүй толгой шиг явнаа манай мч. Одоо тэгээд удахгүй happy-гийн төрсөн өдөр болох чинь. Happy 4 нас хүрэх чинь. Тэгээ цаг хугацаа амар хурдан юм аа. Happy 3 сартай жоохон жижигхэн гүлэг манад иржсэн чи одоо ингээд бүр том болсон. Тэгэд нохот аахын давуу тал бөгөөд сул талууд бол бас нэлээд байгаа. Гэхдээ хамгийн хөөрхөн нь нохоо ол зүгээр л амар гоё тийм хайр юм бэлээ. Сая хэд хоногийн өмнө би жишээ нь ингээд өвдсөн чинь Happy амар хөөрхөн намайг ингээд өвдсөн анзаарсан юм уу, мэдсэн юм уу, ингээл амар гонигтай болоод тэгэл ингээл намайг унтахаар хажууд ирж хөөрх ингээл дурмаагаал хамт хэвтээд өгнө. Тэгээ ингээ харахаар амар хөөрхөн нохоо бүр ингээд эзэндээ амар тасаад тэгээд эздийгээ ер нь л ад жаргалтай байна уу, гонигтай байна уу, тэр бүгдийг амар хөөрхөн мэдэрдэм бэлээ. Тэгээд нохоотой байхаар хөөрх юм аа.